Сайн байцгаана үзэгчдээ та бүхний орой амгалан айлтгая. Тоглолтын цаг шууд нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн 600 студиэс та бүхэндээ яг одоо шууд урж байна. За ингээ миний хажууд Хэлийн цэргийн дуужгийн чуулгын хөгжмийн удирдаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Даваа Сүрэн байна. Танд орой мэндийг хүргэе. За мөн бидний хойно Хэлийн цэргийн дуужгийн чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдрийн тоглолтын цаг шууд нэвтрүүлэгт өргөж ирээд байна. Ингээд өнөөдрийн тоглолтын цаг шууд нэвтрүүлгийг Хэлийн цэргийн дуужгийн чуулгын Мэндийн өглөө мэх бүтээлээр эхлүүлж байна. Та бүхэн хүлээн авч үзнэ. За уран бүтээлчдээ баярлалаа. За ингээ миний хажууд бас нэгэн эрхэм хүндтэй уран бүтээлч зочин маань ирээд байна. Ингээд
Миний хажууд Хэлийн цэргийн дуу хожгийн чуулгын дарга хурандаа ган хоёг өргөдөж байна. Танд оройн дүргийа. За та бүхэнд ч оройн дүргийа. За та юуны өмнө Хэлийн цэргийн дуу хожгийн чуулгын уран бүтээлчдийн одоо үндсэн чиг үүрэг юу юм бэ? Энэ тухай үзэгчдэд танилцуулбал. За Хэлийн цэргийн дуу хожгийн чуулгын үндсэн чиг үүргийг ярих юм бол манай хил хамгаалах байгууллага маань бол одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын одоо томоохон нэг хамт олон. За тэгээд Монгол улсынхаа дархан хэлийг одоо хамгаалж байдаг ийм байгууллага. За ингээд хил хамгаалалт одоо ажиллаж байгаа энэ хэлчдийн маань гэр бүл бас хил дээр байдаг, үр хүүхдэн байдаг. За мөн одоо манай хил хамгаалах туслах хүчний гишүүд одоо энгийн ард иргэд бас Монгол улсын хилд амьдардаг. За энэнд бол одоо хамгийн гол нь бид нар урлаг соёлын үйлчлэгээ үзүүлэхэд бол манай үндсэн гол үүрэг чиглэл оршдог. Тэгээ энд одоо хүнд нөхцөлд цаг хязгааргүй цаг одоо улирлын байдал ямар ч байсан одоо хамаагүй улсын хайлыг хамгаалж идэг хэлчдийн сэтгэл зүйн байдлыг одоо доктортой байх гол одоо үүргээ бол манай Хэлийн цэргийн дуу хожгийн чуулга үүсгэдэг. За мөн одоо үүний хажуугаар бол бас орон нутгийн одоо хязгаар нутагт байгаа ард иргэдэд урлаг соёлынхаа үйлчлэгийг бас давхар үзүүлээд явж байдаг. Хязгаар нутгийн аймаг орон нутгийн одоо мөн одоо энэ үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бусад байгууллагууд бас ажиллаж байдаг. Тэднэрт бас одоо урлаг соёлынхаа үйлчлэгийг үзүүлдэг ийм урлагийн байгууллага байна. За ингээд чуулган одоо ерөнхий үйл ажиллагааны тухай хоёлаа дараагийнхаа яриануудад үргэлжлүүлээд ярив. За тэгээд сая бол та бүхэн Мэндийн өглөө гэдэг бүтээлийг хүлээн авч үзлээ. За энэ бүтээлийг Хэлийн цэргийн дуу хожгийн чуулгын хөгжмийн удирдагч Даваа Сүрэн сая та бүхэнд хүргэсэн. Тэгээд Даваа Сүрэн удирдагч хүргэж байна. За Мэндийн өглөө бүтээл маань бас онцлогтой бүтээл байгаа тий. Энэ бүтээлийнхаа тухай та ярил. За 2013 он маань хил хамгаалах байгууллагын 80 жилийн түүхт тохиосон хэмжил байгаа. Тэгээд хил хэлжтийн сэдвт дууны улсын уралдаан зарлагдаж 6 өнгөрсөн оны 6 сард тэгээд миний энэ дуу ардын уран зохиолч Солинго Сэтгэлтэн Бонцгийн Бадарчхан шүлгээр бичсэн. Мэндийн өглөө гэж эмэгтэй чуулга дуулж энэ дуу маань 1-р хайранд орсон юм бүтээл байгаамаа. Манай дуучид маань сайхан дуулсан. Эх орны манай хилийн хамгаалах байгууллагын сонин дээр энэ дуугуудаа гарч хэлж тэхээ хүртэл болсон юм бүтээл байгаа. Уралдаан маань хэдэн сард болсон вэ? 6 сард болсон. Зөв. Тэгээд 6 сараас хойш энэ бүтээл маань төрөөд одоо заставуудаар тоглогдсон уу? Театруудаар. Тий, яг хэлээр бол одоо арайхан чадаагүй л энэ эргчлээс л одоо энэ бүтээлээр ингээд хэлжтэй хүргэх юм бодолтой байж байгаа. За баярлалаа. За ингээд бүгдээрээ дараагийнхаа бүтээлийг хамтдаа хүлээн авцгаая. За энэ бол Хэлийн цэргийн дуу хожгийн чуулгын бүжигчдийн та бүхэнд хүргэж байгаа Харуул занг гэж бүтээл байна. Хамтдаа үзцгээе.
За баярлалаа. За та бүхний өмнө Хэлний цэргийн дуужгийн чуулгын бүжигчд байлаа. Тэгэхээр бас энэ бүжгийн хөгжмийн хурандаа гаан үеийг бичсэн юм байна тийм ээ. Тий. За тэгээд 2013 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн одоо хийсэн томоохон ажлуудын нэг бол ялч одоо хил хамгаалах ерөнхий газартай хамтран бүтээсэн босго дотог телевизэд олон түүхэн уран сахны кино. За энэ кинон дээр мэдээж одоо хилчид бол маш ихээр одоо хамтарч ажилласан. За Хэлний цэргийн дуужгийн чуулгын уран бүтээлч бас одоо хамтарч ажилласан баг. Яг одоо танай чуулган зүгээс одоо хамтарч ажилласан ажлууд бол ямар ажил дээр одоо хамтраа. За энэ хил хамгаалах байгууллагын 80 жилийн хүрээнд босго дотог гэж энэ сайхан уран сайхны улаан ангид кино бүтээгдсэн. Энэ кинонд бол манай чуулганы уран сайхны удирдагч Сирод урлагийн сэтгэлтэн хөгжмийг бичсэн байна. За мөн одоо манай уран бүтээлчдээс манай ерөнхий найруулагч Бүрүсрэн, за мөн одоо манай дуучин Шажин төрөл Хавсран зэрэг одоо уран бүтээлчд маань энд одоо тодорхой дөрүүдэд орж тоглосон. За мөн одоо Хэлчийн хамтлаг маань бас уран бүтээлээр бас хамтарч оролцсон байна. Ерөнхийдөө одоо энэ киноны үр өгөөжийг энэ кино бол мэдээж хэрэг одоо маш их үр өгөөжтэй юм кино болсон гэж миний хувьд үзэж байгаа. Ягаад гэх юм бол Монгол улсын хил хамгаалтын одоо 80 жилийн түүхийг бол өгүүлсэн. Улс орны энэ 80 жилийн түүх нь бол үндсэндээ улс орны түүхтэй нэгт холбоотой юм түүх. Тэгээд энэ одоо тэр хүнд нөхцөлд яаж ажиллаж амьдарч байсан хил хамгаалах байгууллага ер нь яаж өсөж хөгжсөн хөгжих одоо түүхэн хугацаанд ямар хөө бэрхшээл зовлон одоо бас туулж ирсэн. Яаж хөгжсөн одоо яаж ажиллаж байгаа зэрэг одоо ийм зэргийг бол харуулсан сайхан ийм кино болсон. Зохиол нь бол одоо сайхан зохиол. Манай одоо залуу кино найруулагч инх төвшин найруулсан байгаа. Сирод манай хөгжмийн зохиолсон ийм сайхан бүтээл болсон л гэж ингэж бодож байгаа. Тийм. Хэлчт маань бол одоо маш их баяртай хүлээж авсан. хилчид маань одоо тэр тусмаа застав дээр байгаа одоо хилчид бүр одоо тодорхойлбол залуу одоо хилчид маань энэ киног ер нь бүгдээрээ үзэж амжсан болов. Ер нь бол үзсэн шүү дээ. Энэ хагас бүтэн сайнд бол бүр одоо 7 хоногт гарсан ангиудаа зэрэгд бол үзүүлээд албан ёсоор одоо Монгол телевизээр ингээд цацсан байгаа. Бүр энэ зориулаад манай отрод ангиудын дарга нар одоо мэдээ сусгааны чиглэлийн одоо дарга нар бол зохион байгуулалтаар энэ зэргийн албан хаагчтай бол үзүүлсэн байна. Энэ бол ерөөсө уран сахны аргаар 80 жилийн түүхийг өгүүлсэн. Тэгээ энэ маань тий одоо тэгэл байх. Одоо хилчт маань одоо бидний адил одоо сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад бол маш их чухал үүрэг үүсгэсэн. Тий одоо эх оронч хилч үзлөөлөлшүүлэхэд бол их том үүрэг үүсгэсэн кино гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд босго дотог кино маань бас 5 дуутай байна уу да. 4-өөс 5 дуутай байгаа. Тэгэхээр энэ кинон дээр дуулагдж байгаа бас нэгэн дуу бол Миний эзэн гэж сайхан уран бүтээл байгаамаа. Тэгээд энэ дууг бүгдээ хамтдаа сонсцгоё. Толгодыг тань өхөрдөн байж өмгөөдөг ёо. Намхан борл ээжиг тань өргөмжлөн байж өмгөөдөг ёо. Эрцэрэг хэлчин эгнэгт цуцултгүй ганцхан эх хөрмийн та надад тушаасан юм би Монгол хархнуудын өвдөнгөтэн мөрөөдөн байж өмгөөлдөг ёо. Шөнд тань мөргөн байж өмөрдөг ёо. Эрцэрэг хэлчин миний эгнэгт цуцултгүй ганцхан эх хөрмийн та
надад тушаасан юу и Монгол хүү хөдөлгөр толгойд инхрийг тань эрхлүүлэн зүүдэж өмгөөдөг ёо хөдөлгөн судар түүхийг тань эрхлэн дээдэж өмгөөдөг ёо эрцэрэг хэлчин миний эгнэгт цуцалтгүй ганцхан эзэн эх хөрмийн та надад тушаасан юу и Монгол хүү эрцэрэг хэлчин миний эгнэгт цуцалтгүй ганцхан эзэн эх хөрмийн та надад тушаасан юу и Монгол хүү и Монгол хүү За дуучин хатгуудаа баярлалаа. За 2013 онд бол манай телевизийн зүгээс бол том ажлуудыг хийсэн ингээд танд хэлстэй. Танай чуулгын хувьд одоо 13 онд хийгдсэн том ажлууд тэгээд 13 онд бол манай чуулганы хувьд бол олон сайхан ажил хийгдлээ. За одоо сая манай хатгууд боллаа. Энэ киноны одоо 5 сайхан дуу гарсан. Энд бол манай уран бүтээлчд маань бүгд дуулсан. тавуулаад танай чуулга. Тийм манай чуулганд дуусч байгаа. Тий ган тулга маань бол манай чуулга биш, манай хоортой дуулсан. Тэгтээ манай эрэгтэй ансамбл дуулсан байгаа. За Хэлний цэргийн ансамбл 13 онд бол 80 жилийн одоо түүхт ойн концертаа бол соёлын төвөргөнд хийсэн. Танай телевиз шоуд нэвтрүүлсэн байгаа. Одоо тоглолт маань бас манай хэлчтэд бас ард иргэдэд бол нэлээд таалагдсан байна лээ. За мөн одоо бид нар үндсэн үүргийнхээ дагуу бол Монгол улсынхаа хэлийг бас нэг тодорхой хувьд нь очиж үйлчилдэг. Өнгөрсөн жил бол одоо энэ өнгөрч байгаа жилд 70% нь хүрээд очиж үйлчилсэн. Мөн одоо яг үндсэн үүргийнхээ дагуу хэлний харуул застав отрядуудаараа үйлчлээд ирсэн байгаа. Олон одоо сайхан уран бүтээлүүдийг манай анги хамт олон дотроо хөгжим анги, бүжиг анги, найралтын анги хамт олон бол хийсэн байгаа. 14 онд бол бас нэлээд томоохон уран бүтээлүүдийг хийх зорилт тавиад ажиллаж байгаа. За танд баярлалаа. За сая та бүхэн Элийн цэргийн дуужгийн чуулгын одоо бүтээлийг хүлээн авсан. За бүжигчдийн бүтээлийг хамтдаа үзсэн. За тэгээд дараагийн уран бүтээлчд маань одоо гарч ирэх гэж байна. Дараагийн уран бүтээлчд бол одоо Элийн цэргийн дуужгийн чуулгын хөгжимчд байгаамаа. Ингээд 4 хөгжимчнөө урьж байна. За та бүхэнд оройн төргий. За хамтлагаа танилцуулъя. Ямар нэртэй хамтлаг вүлээ? Бас Элийн цэргийн дуужгийн чуулгачин дотор бас нэлээд хэдэн хамтлагтай шүү дээ, тий? Манай Элийн цэргийн дуужгийн чуулга дотроо 5 хамтлаг байдаг. Тэгээ манайх болохоор хуурын дүрлийн Игтэн гэдэг хамтлаг. Тэгээд байгуулагдаад 2 жил болж байгаа. Тэгээд одоо манай хамтлагийн ахлагч амар төр. Тэгээд 2 дугаар мөрөөрч мэгмэр дорж их урч Эрдэнэлэг би өөрөө тэгээд 3 дахь урч чин зэрэг. За одоо ямар бүтээлээ өргөх гэж байна? Одоо бид нар урлагийн гойцлогтон бим жавын хөгжим, бим баярын хөгжим, арга ирэнслэн гэх морь өрөн дүрлийн ямар зүйлнэ. За баярлалаа та. Дамжилтсан.
За итэ хамтлагийн уран бүтээлчдтэй баярлалаа. За түрүүн та хэллээ л дээ 13 онд одоо ихэнх одоо отрядуудаар стаудаар одоо ингээ яваад тоглолтоо үзсэн юм шүү дээ. За став дээр бол тоглолтыг бол би мэдээд байна. Тэгээ миний мэдж байгаагаар бол ер нь одоо хамгийн бага нэгжийг би бол одоо харуул гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр харуул дээр очиж одоо тоглолт ч юм уу тийм их юм байдаг лөө. Баяр яах вэ? Ерөөсөө л одоо Монгол улсын хилээр бид нар яг ингэ явж байгаа шүү дээ. Тэгэл энд замд одоо хилийн манаа таарна. Хилийн манаанд хүртэл тоглоно. Одоо телевизээр зөндөө гардаг шүү дээ. Өөрхөн залуучууд тийм ээ. Хүүхдүүд ингээд хилийн манаанд явж яадаг. Замдаа таарах юм бол заавал бууж мэндэлж тэд нартаа бас тамхи тариа гараад айлч чихэрж явгоог нь. Тэгээд тэндээ бас нэг 5 6 номер заавал үзүүлнэ. Боломжтой. Ганцхан байсан ч 2 ерөөсөө үндсэн үүрэг маань дэр штэ. Тэд нар маань бол одоо нэгэнтэй л манад гарч байгаа юм чинь очиод тэр заставда юм уу харуул дээрээ очиод үзэн гэж байхгүй штэ. Тэгээд манандаа л явж байна. Тийм учраас бүхэн дүртэмжтэй үйлчлэхийн тулд заавал үйлчлэн штэ. Тий. Мөн одоо отрядын төвдөө бас үйлчлэн. Тий. График гаргаад ингээд явчихдаг л да бид нар тий. Тэгээ манай хэлчихэд ингээ уран бүтээл хийж юм бол одоо уран бүтээлүүд одоо банк сонсч үзэж байгаа тийм. Одоо үргээ гүйцэтгэд явж байгаа магадгүй Орос хятадтай хэлчихэд бас манайхтай ингээл ойрхон хэлийн зурсын наад цаар ингээл явж байгаа тийм. Тэдний хэлчихэд одоо манай тоглолтыг үзэх боломж байдаг лөө. Байхгүй л дээ гадны одоо хятад гэдэг юм Орос гэдэг юм тэр хэлчихэд бол хэлийг цаатлаар л явж шүү дээ. Наашаа бол орж ирэхгүй. Гэтэ ер нь одоо тийм нэгцэн арга хэмжээ гэж юм болох уу? Гэхдээ яг хөө ер нь бол манай хэл хамгаалах байгууллагын гадаад харилцааны шугамар бол одоо өргөдөж зочлох одоо тийм асуудал байна л да. Ганцхан хөрш 2 орн биш гадаадын бусад орнуудын одоо хэл хамгаалах байгууллагын шугамар ирдэг улсууд бол бид нар байнга тоглодог. Тэр зочин төлөөлөгчдөө зориулж тоглодог тийм тоглолтын. За баярлалаа. За ингээд дараагийнхаа бүтээлийг бүгдээрээ үздэгээ дараагийн бүтээл маань хэлийн цэргийн дуужгийн чуулгын бүжигчдийн хэлийн зурвас гэдэг сайхан бүтээл байна. Ингээд бүжигчтэй орж байна.
За бүжигчдээ баярлалаа. За энэ бүжиг бол яахаар одоо миний үтсэн хамгийн одоо дайчин хамгийн одоо гоё бүжиг байлаа гэж хэлмээр байна. За ингээд би одоо өргөдөж ирсэн зочдтойгоо бас зарим одоо үзэгчтэйгээ хүссэн асуултыг одоо асууж чадахгүй юу байна. Яг асуучаасаа гэсэн одоо онж асууж чадахгүй байдаг. Тийм учраас 32 81 31 гэсэн шууд утсан дээр үзэгчтэйгээ одоо холбогдоод үзэгчд та бүхэн одоо манай уран бүтээлчдээс хүссэн асуултаа асуух боломжтой юм аа. Байна уу? Байна. За өрөм төргий. За хаанаас холбогдож байна? Байна. Хаанаас холбогдож байна? Та ямар асуулт байна? За өрөм төргий. Би өмнө овоосны жилийн 0166 дугаар ангиас би турандаа Башбарпур гэдэг юм. Манай сайхан дуулдаг нэг дурандаа би. За танд өрөм төргий. За та асуултаа асуугаарай. За хурандагийнхаа амрыг рия. Амрыя. За чуулгынхаа одоо шинжилийн баярын төргий. За баярлалаа. За бат сүхтэй, даваа сүмтэй, магтаа, нэргүүдээ, за тэндээдээ, хашаатаа, за бусад өргөн бүтээлчтэй одоо эрүүлийн кадр сайн сайхан хүний хүсээ өрөөё. За их баярлалаа. За танаа хамт олон бас бүгдээрээ үзэж байна уу? Танаа хамт олон бүгд үзэж байна уу? Бүгд үзэж байна. За танаа хамт олонд ч гэсэн бас бидний зүгээс одоо орой мэндийг хүргэж байна. За их баярлалаа Дашнураа. Тэгээд манай сайхан дуулдаг юм дэд турандаа байдаг. Манай урлагийн наадам одоо 2-3 жилийн өмнө Хэлийн цэргийн сайхан урлагийн наадам болсон. Энд шалгарч ирж ирсэн юм сайхан дуулдаг хүн байдаг. Танай одоо Отродын хамт олонд бас одоо шинэ оны мэндийг хүргье. Та бүхэнд эрүүлийн аз жаргалыг хамт олонныхоо өмнөөс өсгөө өрөөё. За дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна уу? За таслаа. За тэг үзэгчд маань уцаа сайн сонсорой. Тэг телевизээрээ сонсхолоор хоцордог шүү. Байна уу? Байна. За өрөм төргий. Би байна. Байна. За ярээр асуулт асуугаарай. Би нэг юм давах гэсэн юм аа. За. Би нэг юм давах гэсэн юм аа. За. Би нэг одоо ингээд цэргийн арганд одоо ингээд татагдчихжээ штэ. Тий. Цэргийн арганд татагдчихж байгаа штэ. Тий. За өргөжлүүлээ ярээр та. Тэгэхээр одоо нөгөө би чи нөгөө эрүүл мэндээр тэнцдэг юм аа. За өргөжлүүлээ яриад байгаа. Яраа. Тэгээ одоо тэр эрүүл мэндээр тэнцдэг үү? За гол юм урдаа асуугаарай. Тухайн цэргийн тийм амхан Сэрэгт явах хүсэлтэй гэсэн үг тий. За уучлаарай би үзэж байгаа уцыг тасалчлаа. Гэтэ ерөнхийдөө санааг нь ойлгох шиг байна. Тэгээ яг Сэрэгт эрүүл мэндийн явах хувьд яг цэрэгт яваад тэнцэхгүй болсоо одоо ингээд өөрөө бас сонирхолтой тодорхой хэмжээний авиастай хүн юм шиг байна тий. Тэгээд одоо чуулгат бас ингээ уран бүтээл ягаад одоо цэргийн одоо хүн болж болох уу гэж асуух гэж байгаа. Тийм бол эсвэл одоо Хэлийн цэрэгт одоо алба хаах сонирхолтой байна гэж тий. Мэдээж хэрэг одоо тодорхой эмчилгээ хийлгээд одоо тэр одоо үздэг хардаг эмнэлэг юмуд байгаа шүү тийм ээ. Тэгэд хүн одоо бие эрүүл болгоод ингээд цэргийн албанд явах бол бүрэн боломжтой. Хэлийн цэргийн алба бол маш сайхан алба. За чуулган хувьд бол манайх бол бид мэрэгжлийн одоо сургууль төгссөн юм бакалавр, доотлолнуудаа бакалавр төгссөн улсууд бол ажилдаг. Мэргэжлийн уран бүтээлчд ажилдаг тий. Мэргэжлийн сургууль төгсөөд одоо тодорхой шалгалтаа өгөөд. Гэхдээ орон тооны хувьд бас эзүүшт одоо бас олон өрсөлдөгч улсууд байдаг тий. За тэгээд яг үнэхээр хүсэж байгаа бол бас уулзаад үзэрэй гэж хэлмээр байна те. Уцааруудаа ярьснаас яг биерээ уулзвал бас боломж байж магадгүй. За ингээд дараагийн уран бүтээлийг хүргье. Дараагийн уран бүтээл маань дуучин Пэрнлэл авгийн таагүй хүргэж байгаа. Гүдэс аялгаа гэж уран бүтээл байна. Дуучны үлээ авна.
침대고 낙엽자들이 가진 그릇 저도 희진한 질 어루지 못서지 алтын хилмин дархан химээрээ шоганд жилүүд урсан одоо чи харуулын цэрэг эрхийг янзаараа 작은 웅그르호 주도 자랑ling 나른 만드나 오스խlt хилмин мөнхийн чиний хэрээр чулуургөнөө салхин хичнээн жил бигэлзээг чи саруудхын хилмин 머리니 янцгах дуна хатан усм сивилзэн бай батринсэ эндэ шингэгэ бадрсан гал шиг сумбэрлэн бай ус хичнэн жил нүүдэлээ бичи тандрах тэгчүүд үдсийн За баярлалаа. За түрүүн та хэлсэн манай одоо уран бүтээлчд одоо мэрэгжлийн хүмүүс гэдэг гэсэн тийм. Ер нь одоо уран бүтээлчдийнхээ одоо мэрэгсэн байдал, боловсролын одоо зэрэг энэ тухайд тавчхан хариулах. Тий. За тэрний өмнө би бас энэ Бернлил лав маань энийг уран бүтээлч бас ярмаар байна. Манай Бернлил лав бол сая дууссан тийм ээ. Манай энэ хил хамгаалгын байгууллагын тэргүүн дээл шагналт гэж сүлдэт багна гэж том шагналт байдаг. Хэлийн зэргийн ансамблаас бол энэ шагнал одоо төлөөж энэ жил одоо авраг болсон энэ сайхан уран бүтээлч байгаа. Манай уран бүтээлчд бол ер нь бол насны хувьд бол одоо харьцуулаад үзэхэд бол одоо хамгийн залуу ансамбл бүрэлдэхүүн байдаг. Тэгээд манайх бол боловсролын хувьд бол одоо бакалавраас дээш боловсролтой, бакалавраас дээш боловсролтой ийм уран бүтээлчдийг бол авч одоо шалгаруулж ажиллаж байгаа. За одоо манай ансамблд бол одоо докторант гэхэд одоо 4 байна. За магистр бол маш олон. Магистрант бол одоо бас суралцж байна. Өнгөрсөн жил бол 25 хүн одоо манайх мэргэжил дэвшил сургалтанд хамрагдсан байгаа. Энэ жил одоо бас тэр хэмжээний шахуу уран бүтээлчд маань бас сургалтанд хамрагдана. Нэг уран бүтээлч одоо Москва хотод мэргэжил дэвшүүлээд залуу уран бүтээлч байгаа. Дуулаачаар одоо сурахаар сая одоо явсан байгаа. Тий. Энийг өнөөдрийн байдлаар одоо бүрэлдэхүүнт маань хичнээн уран бүтээлчд ажиллаж байна. За тоо бол одоо ерөнхийдөө бол бас хэцүү хэлэхэд тий 100 цэргийн нууц 100 гаруй уран бүтээлчтэй тий дан залуучууд одоо харж явсаа дандаа залуучууд байна тий сайхан залуучууд байгаа. За ингээ баярлаа. Дараагийн уран бүтээл маань Эх орны хилээс гэж бүтээл байна.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан гоцлол дуучин Мартыг урьж байна. Амгасан хилийн дархан харуул эрцэргийн цээжинд их оннон багтнам элгэбрүүдэсан ширхэг чулуунд саннархваа энэ бичигээрэ чулуунд хойнох хүчрээ Нас эргэж наша харвал хэртал хэнцэр цэцгээс одод цэнхрэноор эзэн хайрлаад шигмэр би их орны минэрдэ их орны минэрдэ надад цогцос Батрин надбай хүтэр эх оромны би саяарардын итгэл батсан сүхийн тадбайгаас тэртэй хилий багна хүртэл эх оромын би За ингээ үзэгчдэд дахин танилцуулахад миний хажууд Хэлийн цэргийн дуужгийн чуулгын дарга хурандаа ган хоёг одоо сууж надтай ярилцлага хийж байгаа. За тэгээд одоо манай уран бүтээлчд маань үүргээ гүйцэтгээд ингээд хөдөөгөр явдаг тий. Тэгэхээр ер нь одоо цаг хугацаагаар хариул одоо жилийн одоо хэдэн сарын хотод өнгөрүүлээд хэдэн сарын хөдөөгөр явж байна. Тэгэхээр зэрэг бид нар бол их хол замыг туулдаг л да. Нэг баригаад одоо гарлаа хэвчнэ 5-аас дээш мянган км явдаг. Олон жижиг бүлэгт хуваагддаг. Одоо энэ тоглолтын дээр санал харж байгаа хамгийн гол манай асуулт их олон жижиг хэсэгт хуваагдаж явдаг. Ягаад гэвэл одоо зардал мөнгөнөөс өсвүүлээд унаа уншиндаа тохируулаад хол энэ замд явдаг учраас одоо олон одоо чадвартай ийм бүлэгт хуваагдаж ажиллах ийм зорилго тавьж ажилладаг. Тэгээ яг хөө зүгээр мэдээж хэрэг одоо хол зам туулж байгаа учраас байгалийн одоо бас гайгүй боломжтой үед л хавар намартал ихэвчлэн одоо явж үйлчилдэг. Шаардлагатай үед бол одоо өвлийн цагаар ч гэсэн явдаг л да. Тэгэд одоо нөө тэнд хөдөөгөр мэдээж бас хөгжим тоглодог чадвартай урамтай байдаг. Тэднэртээ одоо зааж сургалтал юм байх уу? Тэгэл байлгүй яг. Манай ус өмцөн чи үүрэгт ордгийг. Бүгд одоо соёлын төвтэй Хэлийн хотод ангууд чинь. Тэгээ тэнд байгаа одоо соёлын төвийн үйл ажиллагаа, соёлын үйл ажиллагаанд бид нар мэргэжлийн тусал зав үзүүлдэг. Мөн тэнд одоо үлээр хөгжим байх хэвээр. Цэргийн одоо ийм байгууллага учраас тэгээд цэргийн байгууллагт одоо үлээр хөгжмөнд нь бид нар
бол бас мэргэжлийн тусалцаа үзүүлдэг. Энэ жил одоо энэ шинэ онд бол бид нар удирдагч нарын сургалтыг явуулахаар хэлцэж байгаа тийм. За баярлалаа. Ингээ бүгдээрээ дараагийнхаа уран бүтээлийг үзцгээе. Огшлон тимүүлэх тогшин хардгүй химоо уулзах галын дэргэд үлдсэн бидний нөхөө хүлгийн дөрөнд хорвоо туулсан эрсэми хөх Монголын хилийг дэлхийд амгалсан түүхний төлөө тэмцсэн ончлууд ганцхан гарагтаа чарган суугаа улс гүрнүү эцгүүдийн босгож үлдээсэн тэмдэг тавооны цагийн уртад мансан хор хичээдэний агшин хилцээр элхийг хилчигэн ёслон мордог дархан манааби Min zalucuna sürdüğü harunni ardmine bayrak sankhıdı zürkmin namukşana За бидний урилгыг хүлээн авч өнөөдөр тоглолтын цаг шууд нэвтрүүлэгт маань оролцож байгаа Хэлийн цэргийн дуу жигийн чуулгын нийт уран бүтээлчдэд баярснаа илэрхийлж байна. За баярлалаа. Энэ одоо завшааныг ашиглаад Монгол улсынхаа дархан хил хамгаалалт үүрэг үүсэж байгаа нийт Монголынхаа хэлчдэд нийт уран бүтээлчд нийт одоо мөрдөс нэгтнүүдтэй Хэлийн цэргийн дуу жигийн чуулгын хамт олныг хамт олонны өмнөөс шинэ оны мэндийг дэвшүүлье. За манай Хэлийн цэргийн дуу жигийн чуулга
2014 онд бол олон одоо ажлуудыг төлөвлөсөн байгаа. Мэдээж хэрэг одоо үндсэн үүргийнхээ дагуу Монгол улсынхаа хилийн 70% хөрч үйлчлэх юм гол зорилт тавин ажиллаж байгаа. За бусад одоо мэргэжлийн ангиуд маань бол өөрсдийн тайлан тоглолтууд мөн одоо хилд үйлчлэх жижиг бүлэг концертуудыг бол хийн. За мөн одоо тухайн үед нь одоо бол зарлах шаардлагагүй байх гэж үзэж байна. Тухайн үед нь хийх томоохон олон уран бүтээлүүд байгаа. За мөн Ахмад уран бүтээлчд маань 3 сар тоглолт хийн. За мөн одоо олон хамтлагууд байдаг. Манай хамтлагууд өөр өөр ингэсэн бие даасан одоо DVD CD-нүүдийг бас хийхээр ингээд төлөвлөж байгаа. За танд баярлалаа. За ингээд тоглолтын цаг шууд нэвтрүүлгийн 2013 оны одоо хамгийн сүүлийн дугаарт маань Хэлийн цэргийн дуу хөгжмийн чуулгын уран бүтээлчид оролцож байна. Ингээд бүгдээрээ эх жил буюу 2014 онд дахин тоглолтын цаг нэвтрүүлгээрээ иргэн уулзцгаая. Ингээд өнөөдөр та бүхэнтэй хамт Хэлийн цэргийн дуу хөгжмийн чуулгын уран бүтээлчид байлаа.